Улирч байгаа 7 хоног засгийн газрыг бүрдүүлэхтэй холбоотой нэр дэвшсэн сайдуудын асуудлыг байнгын ороод хилцэх явцад ардчилсан намын бүлэг завсарлага авсаар байсан мэлээ. Энэ үед Монгол Ардын нам болон иргэдийн зүгээс ардчилсан намын дарга хамтарсан засгийн газраас гишүүдээ аваад гарахдаа Монгол Ардын намыг дангаараа засгийн газраа бүрдүүлэхэд бүх талаар дэмжин богино хугацаанд гарсан сайдуудыг нөхөн бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн амлалтанд хүрэхгүй байна гэдэг шүүмжлэлийг хэлж байсан юм а. Тэгвэл үүнийг ардчилсан намын дарга алтууыг няцааж байна. Тэдний хориг тавьсан шалтгаан нь Монгол улсын засгийн газраа нэг улс төр хүчний сонгуулийн штаб болохоос сэргийлэхэд оршиж байсан гэдэг тайлбарыг хийлээ. Ардчилсан нам гарсан чинь үлдэж байгаа засгийн газар Монгол Ардын намын сонгуулийн шатаа болж хуурах аюул сая одоо 2 өдөр нүүрлээ. Намынхаа ерөнхий нэрийн бичгийн даргаыг одоо оруулж ирнэ гэж бид бас яахан бодох вэ? Засгийн газрыг сонгуулийн шатаа болгон хувиргана гэсэн ийм бас бодол байдгийн байх гэж бас яаж бодох вэ? Тийм учраас манай бүлэг энэ дээр бол нэлээд ярьж байгаад тэр тэргуун шадар сайд гэдэг бол зөвшөлтөөр бий болсон учраас тэрнийг алга болгох нь зүйтэй. Ингэснээр Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга нь засгийн газарт орж сонгуулийн шатаа болох явдлаас хаалаа гэж үзэж байгаа шүү. Тэргүүн шадар сайдын судал зөвшөлтслийн үр дүн байсан учраас татгалзаж болсон. Бүр цаашлуул цаг хугацаа хангалттай байсан бол үлдсэн 5 сайдад нэр дэвшигчдийн дотроос яамдын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хоёрыг ч хүлээн зөвшөөрөхгүй байх ажээ. Гэхдээ тэд эх орныхоо эрх ашиг нэгдүгээр тавьсан байна. Харин цаашид ийм зүйл давтагдвал эрс эсэргүүцнэ гэдгээ мэдээлээ. Улс төрийн алба гэдэг энэ бантан утгадаг ардын нам болох хэрэгтэй. Энэ хоёр төрийн нарийн бичгийн даргаыг өнөөдөр сайд руу оруулж ирж байгаа явдал бол үндсэндээ манай энэ ардын нам олон жил төр барихтай төрийн албан нэрээр улс төрийн ажилтнуудыг бэлддэг ийм тогтолцоо бий болгож гэдгийг харуулж байгаа. Би энэ засгийн газарт 3 удаа ажилласан, сая одоо тэргуун шадар сайдаар ажилласан өнөөд хэлэхэд хамаг эрх мэдэл бол төрийн нарийн бичгийн дарга дээр байдаг. Төрийн албаны хамгийн дээд албан тушаалтан бол төрийн нарийн. Бүх тендерүүдийг төрийн нарийн бодлуулдаг. Бүх боловсон хүчнийг төрийн нарийнууд бодлуулдаг. Төрийн нарийн бичгийн дарга нарын авилгын сүлжээ, энэ албан тушаалын сүлжээ, мөнгөний сүлжээ тогтсныг нуух бас аргагүй. Би уулын энэ хоёр хүнээ болчих юм байх гэж бодож 2 өдөр харлаа. Болохгүйгээр зүтгүүлсээр байж оруулж иржээ. Энэ дахиад төрийн албан хаагчдад их буруу дохио сигнал өгж байгаа. Чи төрийн албан хаагч нэрээр жаахан амьдрах юм байна. Тендер албан тушаал хуваарлт хүн байж явах юм байна. Дараа нэг өдрийн хуралд нэр дэвшиж сайд болж болдго юм байна. Энийг тасан зогсоох ёстой. Алтан дарга мөн Монгол Ардын намын гишүүдийг яс зүйтэй байхыг сануулсан юм. Ардчилсан намын улс төрд гүйцэтгэж байгаа үүргийг тэр чигт нь харлуулах зорилгыг агуулсан. Захиалгат нэвтрүүлгийг бэлтгэн хэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан нь тэдний ундууцлыг төрүүлсэн гэдгээ олон хотоо сануулад дараагийн удаадаа ийм зүйлүүдэд болох хэрэгтэй хэмээн анхааруулсан юм а.